За өнөөдрийн засгийн газар болон их хурлын дарга огцорсонтой холбоотойгоор бас би нэг үг хэлжээ. Тэгэхээр өнгөрсөн 9 жилийн туршид энэ сөрөг хүчнийхээ үүргийг хангалттай бүрэн биелүүллээ. 5 удаагийн засгийн газар огцруулах асуудал орж ирж түүний нэгэн дээр нь огцруулсан салхан өгсөн боловч хөрөсгөн засгийн газар үлдсэн байгаа. Эрдэнэтийн засгийн газар, хөрөсгөн засгийн газар, Оюун эрдэнэ засгийн газар, Зандан шатрын засгийн газар 4 засгийн газрыг огцруулж Мегомбын инкволд Дасцуугийн амруу исгэлэн гэдэг 2 их хурлын даргаыг огцруулсан ийм одоо өвөрмөц амжилтыг энэ сөрөг хүчнийхээ хувьд гаргалаа. За ингээд ер нь бол ажлаа сайн хийх юм бол бидний хувьд бол энэ 28 онд бол амжилт байгаа гэдгийг бас гишүүдтэй хэлье. За одоо ингээд та бүхэнд бас нэг зүйлийг анхааруулж байна. Ардын намын бүлэг 31-37-оор хавагдсан 2 бүлгийн даргатай болцсон байгаа. Та нар бас маш урдан бүлгийнхаа дараагийн асуудлыг шийдвэрлэж орж ирэх хэрэгтэй. Өнөөдөр энэ асуудлыг бас энэ сүүлд нь одоо ярилцсан.